Шинээр бүрэлдүүлсэн хар эрчмүүд. Шинээр бүрэлдэн бий болсон хар эрчмүүд гэж юуг хэлэх вэ? Эрчмийн тухай хуульд ийм нэгэн ойлголт бий. Ямар нэгэн эрчим шинээр тогтон бий болохын тулд үүсгэгч эрчмийн тоосонцрууд бусад эрчмүүдээс ялгагдах шин чанарууд байх хэрэгтэй. Энэ л шинээр үүсэх хар муу эрчмүүд бол хүмүүний цочирдон айх айдас, ан амьтны араа танлаг, сэтгэлийн хорслоос бий болох шинээр үүсэх үг, үрсийнхээр гаж гэгдсэн үүлийн анх үлдэх үед их үүслийн асуулт бий болно. Тэр асуултад хариулагдаж байгаа хариултын цаана байх шинээр үүсэх эрчмийн тоосонцрууд заавал байдаг. Мөн шинээр үүсэх хар эрчмүүдийн хуралдай дундаас хамгийн ариунаар үүсэн бий болдог. Үүнийг хүмүүний хүрдийг илүүтэй дамнан аль нэг хэсэгт сууна гэж ойлгож болохгүй бөгөөд махан биеийн гадна дотор байрлаж байгаль дэлхийд оршиж болно. Агаар мандалд хөвөөдч оршиж болно. Мөн ямар нэгэн эд дотор болоод хаанд ч байж болно. Эрчмийн хоруу чанарт үйл хэрэг нь шинээр бүрэлдэн бий болж буй их үүсгэлээс хит давах боломжтой байдагт оршино. Жишээ нь нэг муу үг байг, бас муу үйлийг хийлгэх сэдлийг төрүүлэгч эрчим байг. Энэ хоёрын дундаас шинээр үүсэх хар муу эрчим бол хоруу чанарт үйл хэрэг нь аривдаж болно. Шин үйл хэргийг бүтээж болно. Нэг нь нэгнийгээ дарж болно. Нэг нь нэгнийгээ байнга дэмнэж оршиж болно. Эрчмийн хуралдаанууд ханаас ч байж болно. Ариун олон эрчмийг өөрсдийн эрчим бие дээр наасан хүмүүс хоорондоо хуран уулзах үед бий болж болно. Наргиж зингдэг уушийн газруудад бий болж болно. Тэдгээр хар муу олон эрчмүүд хуран чуулж болох газарт бүрт шинээр үүсэх хар эрчмүүд бий болж болдог. Энэ эрчмүүд дэлхий дээр хизээ нэгэн цагт байсан нь устдаад дахин эргээд бий болоод байна уу? Эсвэл өөр оршуудад байж байгаад шилжин ирээд байна уу? Үг үйлдэл дундаас бий болоод байна уу бурлаа. Хоёр муу эрчим байлаа гэхэд хоорондоо мөргөлдөх юм уу? Хуралдан нийлэх, хүмүүнээр ярвал тэврэгдэх юм уу? Гараасаа барилдах үед тэр дундаас чинь шин эрчим бий болно. Ийм эрчмүүд үе олно уу? Эсвэл төрөл зүйл байдаггүй? Төрөл тохиолдлууд нь хэтэрхий олон байдаг болов бурлаа. Өдгөөд бол их л оршиж байна даа. Учир нь хар эрчмийн хурах үйлс илүү ихээр үзэгдэж байна. Хар гүрнээс ихтэй янз бүрээр хоорондоо мэдчлэх ёс буюу гараа барилцах юм уу? Тохоо шуу, цээжээ нийлүүлэх зэргээр хар эрчмүүдээ хооронд нь хуруулах явдал байгаад байх юм байна. Тийм ээ бурлаа. Тийм. Шинээр хар эрчмийг үүсгэн бий болгоод байгаа юм. Тэдгээр нь ямар нэг зүйлд захирагдах уу? Тэдгээрийг захирах хүч байх уу бурлаа. Тэдгээр эрчмийг хар сүнсүүд өөрсдөө ашиглана. Үүсгэж байгаа олон тооны эрчмүүдийн нэгдэл дундаас үүсэж байгаа онцлогоороо ямар эрчмийн улбаатай вэ гэдгээс идэвхжил, өрнөл, хамаарал, задрал нь тодорхойлогдно. Улбааг нь мушгин хөөхтөө тэр эрчим үүссэн цаг үед нь очоод эрчим нэг нэгээрээ хэрхэн салаалан бий болсныг нь олоод яг ямар эрчмүүдийн дундаас бий болсон бэ гэдгийг таних хэрэгтэй.
Хэрвээ сархад хүртэж байх үед занал сүрдүүлэх дор хэлсэн муу үгээс үүссэн эрчим байвал сархтын хар эрчмийг дардаг аргаар дарж болно. Мөн хорсол занал хийллийн эрчмийг дардаг аргаар бас дарж болно. Нэгийгээ хараан зүхэх, зүхлийн эрчмийг дарах ухаанаар устгаж болно. Хэрэв 3 төрлийн эрчмээс үүссэн бол нэг нэгээр нь дарж байж салах уу? Эсвэл сархтыг нь дардаг аргыг хэрэглэвэл бусд нь задарчих уу буурлаа. Тэр эрчим дотор тоосонцрууд нь бүгдээрээ байгаа учраас аль нэгээр нь ч устгах боломжтой, эсвэл нэг нэгээр нь ч устгах боломжтой. Нэгэн хар муу үг байлаа гэхэд үгийн эрчмийг дарахад эсвэл эсрэгээрээ сайн үг болгож хувирахад дарагдах болов буурлаа. Үгийн муу эрчим байлаа гэвэл түүнийг ямар үед ямар хуралдаанаар үүссэн бий болж вэ гэдэг аргуудаар нь дарна. Энэ бол зөвхөн үгийнх байлаа гэсэн тохиолдолд шүү үрс минь. Нэг хамт олон дотор цагаан болон хар эрчимтэй олон хүмүүс байлаа гэхэд хар эрчимтэй давмгайлсан байвал цагаан эрчмүүдийг урвуулж хувиргах тохиолдолд байна үсттэй буурлаа. Бие. Гэхдээ хар цагаан хоёрын нийлэмж дээр хар нь давмгайллаа гэвэл цагаан нь багахан дархлаатай байвал ямар ч хар эрчим тийшээ нөлөөлөн хувирч дундаас нь ямар ч шинэ эрчим үүсч дөнгөхгүй. Өөрөөр хэлбэл дархлаатай буюу өөрийнх нь эрчмийн орон зай хүчирхэгчин тогтсон байвал тийшээ халтах боломж бага байна. Шинээр үүссэн хар муу эрчмүүд хүмүүний биед хэрхэн нөлөөлж байгаа вэ? Биед эд эс дотор орсон байвал өвчлүүлэх болов буурлаа. Хэрвээ эд эсийн дотор удаанаар оршиж тэр нь ямар нэгэн өөр өвчин нэмгэгийн их улбаатай нэгдэн нийлж бүрлдсэн байвал өвчнийг үүсгэнэ. Энэ цагийн эмч нар өвчтөнд эм өгч дараад байна. Тэр нь яг яаж дараад байна вэ? Эрчмийг нь дараад байгаа юм уу? Эрчим аривдах нөхцөлийг нь хаагаад байна уу? Эсвэл тодорхой эрчмийг нь сарниаж задлаад байна уу буурлаа. Эрчим зөвхөн орших орон зайг нь л багасгаж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим орших боломжийг нь л багасгаж буй хэрэг юм. Эрчмийн их улбааг нь олоход төвөгтэй цаг эрт зарцуулагддаг. Тэгэхдээ туяа цацрагийг ашиглах нь амар үсттэй буурлаа. Юуны эрчим байна вэ? Энэ яг ямар хар эрчим бэ гэдгийг тандаж доторх тоосонцруудыг нь ялгаад сурчих болно. Энэ бол тэгж их удаг ухаан биш. Тэгэхээр хар эрчмийн тоосонцор бүр өөрөө шинээр бүрлдсэн ч бай, хуучин байсан ч бай, бүгд өөр гэж ойлгох хэрэгтэй юу буурлаа. Тоосонцор гэдгийн цаана юу агуулгадаад байна вэ гэвээс хүмүүнийхээр зөөрлөвл удмын мэдээллээ агуулдаг 2 мушгаа буюу ДНХ чинь байгаа нь тэр. Эрчим дотор эрчмийн бүтэцтэй мушгаа бас байж л байгаа юу буурлаа. Ийм 2 мушгаагаар бус бүрийнхээ тоосонцор хэлбрээр буй. Шинээр үүсэх хар эрчмийг дарахын тулд хуучин болоод хорвоод дэлхий дээр буй бүхий л хар эрчмийг дарж байж л дарагдана. Ямар ч хар эрчмийг бүрэн дарж устгана гэж байхгүй. Түүнийг л санах хэрэгтэй. Харин хар муу сүнсүүдийг бол дарж болно. Шинээр үүсэн бий болсон хар эрчмүүдийг
Дээрээс зохион байгуулалттайгаар далд ертөнцөөрөө үе үе устгаж байгаа болов уу буурлаа. Тэгж хийгдэж болно. Харин болохдоо арга бэлгийн ертөнцийн тэнцвэржилтээс хамааран хийгдэнэ. Одоохондоо хийгдээгүй байгаа хэрэггүй буурлаа. Яагаад ингэж шилж байна вэ гэвээс хар муу эрчмүүд хоорондоо сүлэлдээд дахин шинийг бүрэлдүүлж эхлэе гэж бодъё. Энэ бол харын ертөнцийн зам гэж хэлэхэд илүү төхнө. Тасралтгүйгээр өөрийг шинийг л бүрдүүлэн бий болгодог. Хар ертөнцийн зам нь цаанаасаа тийм байх учиртай юу буурлаа. Хүмүүн нь үр удмаа үлдээх нь зам байдагтай яг л адил. Ихтэд байвал дараад байх юм байна тийм үү буурлаа. Тийм ээ. Хортой хар эрчмүүд. Хортой хар эрчмүүд ямар учиртай эрчмүүд вэ? Буурал минь. Энэ хар эрчмүүд бол ямар нэгэн урхагт, уршигт үйл лайтай, ган гачигтай, зовлонт үйлсийг заавал бүрэлдүүлэн бий болгоно. Үүнд ихэвчлэн махан биеийг хордуулах, оюун бодол, уураг тархийг самууруулах, байгаль дээр ялгарч болох хоруудын их улбаатайгаар нэгдэн нээлж энэ огторгүй орон зай бүгдэд байдаг эрчмүүд гих мэт. Жишээ нь махан биеийг нь мэдээгүй болгох, тэнэгрэл, димээрэл, солиорол, галзуурал зэрэгт өртөх боломжтой болгох. Ямар нэгэн үйл хэргийг хоосноос бий болгон сэтгүүлж болох эрчмүүд гих мэтээр байгаль ээжээс ялгарч болох хоруудын их улбаа дээр бий болсон эрчмүүдийг айлтна. Соноргүй, хараагүй байх, үнэрийг ялгаж чадахгүй байх, байнгын муухай үнэрийг үнэртэж байдаг хүмүүс ийм хар эрчмийн уршигт хохирсон байх боломжтой. Эдгээр хар эрчмүүд нэг үүссэн байхад эрчим үүсэхийн хуулиараа үүсээд л байна. Зарим хүмүүс хаяа юу хийж байгаагаа ч мэдэхгүй болох үе ямар үйл хэргийг бодож байлаа гэж өөрөөсөө асуух. Ямар нэгэн зүйлийг сонсож дөнгөхөө байх гих мэтчлэн тэр бүхэн ийм хорт эрчим махан биед үйлчлэн нөлөөлснөөр эрчим эргэлдэхгүй хууль, эрчим задрахын хууль гэдгээр дөрөөлөгдөд задран сарндаг. Зарим нь махан бие дээр оршин тогтдог. Би хаяа юуг хэлэх, юуг хийх гэж байснаа хоромхон зуурт санахгүй болдог. Үүнийг яах вэ буурлаа? Үүнийг эхлээд махан биеийн тэнхээ тамирын сулдал уу эсвэл хорт эрчмийн улбаа юу гэдгээ ялгах хэрэгтэй. Байгаль дээр байдаг хор гэж байгаа учраас зарим өвс ургамал амьтад хортой. Мөн дээрээс ирж буй туяанууд, цацрагууд хортой байдаг гэдгээс ухвал тэдгээрээс дөрүүлэн хүчээ авдаг гэсэн үг үү буурлаа. Хүчээ авдаг бишээ үрс минь. Тэдгээрийн хэлхээ улбаан дээр бүрэлдэн бий болдог. Шинээр бий болохдоо тэдгээрээс эрчмийн тоосонцроо бүрдүүлж болно. Тэгэхээр хор байгаа л бол түүнийг тайлах ямар нэгэн ерөндөг гэж тайлагч байж л байгаа. Тайлагч эрчмийг нь олбол хорт эрчим задран сарнах болно. Хорын эсрэг ямар нэгэн урвалд ордог, задардаг хор ашиглавал илүү үр дүнтэй байдаг гэсэн үг үү? Яагаад хорыг хороор гэдэг үг гарсан юм бол буурлаа. Улаан хар өнгийн эрчим байлаа гэхэд түүнийг цайвар хөх өнгийн эрчим дардаг. Гэхдээ энэ хоёр хоёулаа хор буюу нэг нь нөгөөгөө устган дарангуйлдаг хор.
ийм хор байхад нэг нь нэгнийгээ өөгшүүлдэг хорууд бас байна. Түүнээс гадна хоорондоо ямар ч үйлчлэлгүй хорууд гэж бас бий. Хорт туяадыг ашиглан хортой өв сурмал амьтны даавар шүүрлийг дарж болох болов буурлаа. Эрчмийн тоосонсрыг нь уншиж сурах хэрэгтэй. Туяадын хорыг туяадын хорл илүүтэй дарах чадaltaй байна. Зад нэрг нь тайлах хэрэгтэй. Харин улаан дэлбэтэн мөөг дээр үүсэн бий болсон хорт эрчим байгаад тэр нь хүмүүний оюун бодлыг тогтворгүй болгодог чадaltaй байг гэж үзье. Түүнийг бол цацрагийн эрчмээр илүүтэй тайлдаг. Тэгвэл хорт мөөгнөөс гарсан хорыг яаж тайлах вэ гэж байхаар хорт мөөгний хор хүмүүний оюун санааг самууруулах үйлчлэгээтэй гэдэг утгаар нь хөөж тайлж болох юм байна, тийм үү? Нөлөөлөл хор уршгаар нь тайлж болох уу гэсэн санаа юм буурал минь. Тийм ээ. Ямар нэгэн хорт амьтны хорыг өөр нэгэн амьтан хоол тэжээл болгон идэж байгальд задалдаг. Хоргүй болгодог байвал түүнийг ашиглан тэдгэрийг тайлж болох уу буурлаа. Болох юм. Ааз байлаа гэхэд түүнийг иддэг, хорыг нь задалдаг амьтнаар нь идүүлчихэж болох уу? Дуудаж авчраад идүүлчихэд болноо. Амьтны ертөнцөөс буурлаа. Заавал тэгж тунгааж болохгүй. Хор бүхний ерөндөг хааж нуугдаж байж болдог. Сүг сайн ерөндөг гэж үздэг. Сайн ерөндөг байхын тулд ямар амьтны сүү вэ гэдгээс хамаарна үсттэй буурал минь. Хамаарлахгүй яах вэ? Атомын цөмийн задралаас үүсэж байгаа хорыг яаж задлах вэ? Байглаас гардаг хоруу эрчмээр нь устгаж болох болов буурлаа. Түүнээс илүү ямар өнгийн хортой эрчим байна вэ гэдгээс хамааран бодож тунгаавал илүү хялбар байх болно. Өтгөн ногоон өнгийн хортой эрчим байлаа гэхэд өтгөн ногоон дээр мөн гүн хортой байвал хорийн химийг нь заавал багасгана. Багасгахын тулд цагаан эсвэл цайвар саарл өнгийн эрчмээр үйлчлэнэ. Багасгасны дүнд хоргүй цайвар ногоон болсон байвал тэр эрчмийг сарниах, дамнуулах, хувиргах үйл хэрэгт нь оруулж болно. Эрчмэл учир өнгөний харшилтаан, зохицол, нийлэмжийг заавал мэдэх хэрэгтэй. Ямар ч төрлийн эрчмийг өнгө дээр улбаалан задлан сарниулж, хүчийг нь сааруулж болдгийг тунгаан бодох хэрэгтэй юм. Чернобылийн эсвэл Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрсэн орон зайд бид нар аргаараа эсвэл бэлгээрээ очоод хор уршгийг нь дарах үйл хэргийг хийж болох уу? Эсвэл тэнд байглаараа аяандаа хорон сарних уу буурлаа. Тэдгэрийг бол заавал байлгаж байгаа. Болохгүй үйлээр оролдоод байвал үн удаан хугацаанд ийм болно гэдгийг сануулга болгон байлгаж буй хэрэг. Энэ цагт ихээр дэлгэрээд буй төрөл бүрийн хорт хавдруудыг хит ягаан туяагаар шат имжлээд байгаа. Энэ төвшөндөө л байж байх уу? Үүнээс цааш хөгжүүлэх үү? Туяа имчилгээ бусад эд эстэй их хортой юм биш үү буурлаа. Тийм дэрэгдэн байх гим зэмгүй эрүүл хэсүүдийг гэмтэх эрсдэлтэй. Хар туглаг гэдэг билүү түүнийг тавиад хамгаалаад байна гэд байгаа. Туяа имчилгээнд орсон хүмүүн нэг хэсэгтээ хордлого өгч бөөлжөд туулгаад хэдэн хоногоор бие нь дорооддаг юм байна лээ. Үүнээс өөр засах хялбар арга байхгүй юу буурлаа. Би тэгэхдээ хариуцлага тооцсон байж эргүүлэн барина. Өөр ямар хортой эрчим байдаг вэ буурлаа.
байгалийн хийнүүдийн хортой эрчим илүү ноёлно. Ямар нэгэн халуун хайлмал модтой нийлэн шатаах үед гарах хий, хөрс дотор орших хий, металл, эрдэс баялагуудын хооронд хөрсний гүнд оршин тогтоход нөлөөлөх хий гэх мэт хийнүүдээс үүдэлтэй хорт эрчмүүд үүсч болно. Хүлэмжийн хий, метан зэрэг хортой хийнүүд байна. Эдгээр нь байгаль дээр байж байх ёстой хийнүүд мөн үү буурлаа. Тэдгээр нь байгаль дэлхийн ээж дээр оршиж байх учиртай хийнүүд. Мөнх цэвдгийг хайлуулахаар их хортой хий ялгараад байдаг тийм ээ буурлаа. Тийм. Мөнх цэвдэг дотор эрчмүүдийг бариад нөлөөлж байгаа гэсэн үг үү? Эсвэл тэр дотроо үйл хийгээд байна уу буурлаа. Мөнх цэвдэг бол нэгэн ухаандаа хоруудыг хураан тогтоох орон зай буюу хоруудыг задлан сарниулахгүй хадгалан байдаг эд. Дамгийн хортой хийнүүд бас байна. Хүмүүсийн хэрэглээнээс үүдэлтэй гарч буй хийнүүд тэнд очиж задарч байгаа болов уу буурлаа. Тийм ээ. Задран сарних нь сарнаад харин задран нийлэх нь нэгдэж л буй. Уу гэж буй галт уулын тогоонуудаас ихэвчлэн хортой хийнүүд ялгарч байгаа бидтэй. Зарим нь хоргүй хийнүүд юм болов уу буурлаа. Дан хортой эсвэл дан хоргүй гэхгүй. Хоёулаа л холилдож гардаг жамтай. Зарим улс орнууд цөмийн зэвсгийн туршилт их хийж байна. Цөмийн эрчмээр ингэж хамаагүй тоглож болж байгаа юм болов уу буурлаа. Хийж боломгүй үс гэж би найдаж л байг. Хариугаа тэд амснаа. Орон зайг бүхэлж оршдог эрчмүүд. Нар үздэггүй, сүүдэртэй, жавартай орон зайдад хуралдан идэвхтэй хэлбэрээр оршин байдаг эрчмүүдийг бүхлэгч эрчмүүд гэнэ. Эдгээр эрчмүүд орон зайд хөрсний дээр доорж идэвхтэй хэлбэрээр байж байдаг. Идэвхтэй хэлбэрээр оршин байдаг эрчмүүдтэй орон зайд өвс ургамал, амьтаа бүхэн удаан оршин тогтдоггүй. Сүүдэр багтаа хэсэгт модод олон хавраар яагаад урган тогтдоггүй юм бэ? Яагаад цэвдэгтэй, намагтай, шавартай газарт хүйтэн байдаг юм бэ? Тэнд идэвхтэй хар эрчмүүд байгаад учир нь энд бий. Энэ л идэвхтэй хийгээд орон зайг бүглэн байдаг эрчмүүд нь хүмүүний махан биед болон амьд оршихуйдад амин эрсдэхүйц өвчин зовлонгууд тарьж дөнгөхгүй. Харин удаан бөгөөд ойр ойрхон давтан энэ л эрчимд өртөөд байвал хүмүүний махан биед хор уршгаа үзүүлж дөнгөнө. Уршиг нь өвчин зовираар ихсдэг. Хит хүйтний жилээрхэл халуун хүйтний харшилтаанаас үүсэх өвчнүүд бий болно. Зан авирын өөрчлөлтүүд айхтар хурцаар илэрхэхгүй. Энэ эрчмийг үүлэн эрчим, хар үүлэн эрчим гэдэг. Харин ийм эрчимд хүмүүн тасан зогцсон сүүдэртэй талд нь амьдарч сурна гэж зорж тэрл орчиндөө тасан зогцвол нарнаас цугтаана. Махан бие нь хүйтний жилээрхэлд хүрнэ. Зан авир нь өөрчлөгдөнө. Мөн димээрэлд хүрч болно. Талын агуйд буюу Сүхбаатар аймагт байх агуй ямар эрчим байдаг вэ? Тэнд бол шинээр үүсэх хар муу эрчим бий. Ийм орон зайд байгаа хүмүүний орон зайг солих хэрэгтэй. Ийм орон зайд байдаг хүмүүний махан биеэс гадна сүнс нь гэмтэн эцтэй буурлаа. Махан бие гэмтхийн тулд заавал сүнсэн бие нь гэмтэж байж л илэрнэ.
Байгаль ийм эрчмүүд олон байх болов буурлаа. Тийм ариун бус, хавцал, ангал доторх, сүйдэрт, хөвч тайгдунд, тайгын суг, уулын хормойд мэрсэрл бий. Африкт ямар эрчим нь байдаг вэ? Ийм төрлийн эрчим бий юу буурлаа. Тэнд хүйтний ийм эрчим бараг л байхгүй дээ. Халууны эрчим гэж бий. Ийм орон зайнаас эрчмээс үүдэлтэй өвчин хүндэрсэн байвал яаж засах вэ буурлаа. Өнгөний солилцол, харшилдаан, нийлэмжтэй адил эрчмийн шинж чанарын харшилдаанаар ангана. Хүйтнийх байвал халуунаар, халууных байвал хүйтнэр гих мэтчлэн ангана. Аль хүрд, аль махбод, аль эрхтэн гих мэтэр их улбааг нь хайж олон эсрэгээр нь дарна. Хам богд сумд жин зохино гэдэг өвчин илэрдэг. Халуунаас хүйтэнд шилжих үед үүсдэг халуун хүйтний харшилдаан гэх өвчин байна. Халууны эрчмийг хантал авсан үедээ хүйтний эрчмээр огцом зохигдоход үүсдэг. Гэхдээ энэ бол тухайн орон зайд бүхлэгдэх эрчимтэй ямар ч хамааралгүй. Ганцхан тэр нутагт болдог үзэгдэл биш. Хаа сайгүй өрнөдөг үйл. Бомб тавьж байж идэгдэг өөр ямар нэгэн ийм танд идэгдэггүй. Дотроос нь хүйтний эрчмийг нь халуунаар төөрөн гаргаж байж л ангаах үйл өрнөж буй хэрэг юм. Наранд хит шарагдаад нарны хордлого болсон үед наранд тавьсан ус буюу усыг нарны гэрлээр хордуулж байгаад уулгад нь ямар учиртай юм бол буурлаа. Нэгэн эрчимд гүнээр зохигдлоо гэхэд түүнийг хорын үйлчлэлээр нь тайлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл эрчмийн хит үйлчлэлийг хороор дарж байгаа гэсэн үг. Түүнээс бус хор нь хорыг дарж байгаа хэрэг биш юм. Тэнд ямар үйл явц өрнөж байгаа бол буурлаа. Хүмүүний дотор халууны хэм өөрчлөгдөх буюу дотоод халуун өөрчлөгдснөөс шалтгаалan өвчин зовоор илрэх. Түүнийг халуун хүйтнийг тэнцвэржүүлсэн нарны эрчимтэй усыг уулган бие дотроос нь халуун хүйтний эрчмийг докторжуулах эрчмийн эргэлтийн үйл явц дор намждаг. Өмнө нь намайг халуурах үед та надад хүйтэн цай уулгаад хэсэг хугацааны дараа халуун цай уулгаад зүгээр болгосон. Тэр бол дотор халууныг дарах халуун хүйтний эрчмийг тэнцвэржүүлэх үйлийг дүүргэж байгаа хэрэг юм. Бүрдэлт хар эрчмүүд. Хар мууг ялгаруулдаг оршихуй, орон зай байлаа гэхэд түүнд ямар нэгэн нөхцөлийг бүрдүүлэх буюу хар муу үг хэлэх, хар муу эрчимтэй эдийг өргөх, сархад шимээс гарах хар муу эрчмийг өрнөх зэргүүд нь бүрдэлт хар эрчмүүдийг үүсгэж буй юм. Зарим үрс хайрхан, овоо, уулс усандаа сархад өргөдөг. Түүнийг нь буруу зан үйл гэж хэлээд байдаг. Учир нь сархад бол өөрөөсөө хар муу эрчмийг байнга ялгаруулж байдаг. Хүмүүний гараар бий болгосон эдээс хар муу эрчим ялгарч байвал бүрдэлт хар муу эрчим болох болно. Жишээ нь кофе, кола, архи дарс, тамхи гэд хүмүүний биед хор тарж буй эд бүхнээс гарах эрчмүүд орно. Энд орон сууцны муу эрчмүүд бас орно. Эдгээр бүрдэлт эрчмүүд нь нөхцөл бүрдэх буюу идэвхжлийн үйл хэрэг нь өрнөх үед хоруу чанараа үзүүлдэг. Энгийн үед тамхи татах, кофе найруулж уухад хар муу эрчим ялгарахгүй. Ямар үед ялгарх вэ гэвэл жишээ нь кофений дон биеинд нь ирэх, донд автах нөхцөл шаардлага бүрэлдсэн цагт л хүмүүний махан бие болон
эрчмийн орон зайг сүйтгэж оршино. Нөхцөл гэдэгт давтан үйлдэх үйл багтаж болно. Эрчмийн үүсгэгч нь байж болно. Тэр эрчмийг захирагч нь ч байж болно. Юу ч байж болно. Жирийн үед архи сархтаас хор ялгарч байдаг үсттэй бурлаа. Хар эрчим нь ялгарч буйж хүмүүний биед үзүүлэх хорвоо зүйл хэрэг нь өрнөхгүй байв.